Монголын тал нутагт нэгэн наран жаргахад тэд элч гэрлийг түгээсээр байдаг. Өрх бүрийн амьдрал өглөө бүр эхлэхэд тэд зогсолтгүй ажилласаар байдаг. Барилга, гудамж, хот нүргэлж, үйлдвэр уурхай хүжлэхэд тэдний үйлдвэрийн өргөнөх чимээ зогсолтгүй ажиллаж байдаг. Тэд бол элч гэрлийн эзэд. Тэд дархны дулааны цахилгаан станцын хаан. За, шинэ ээлжинд шургай ажлын нэгдүгээр ээлж ажилдаа орлоо. Цаашаа 31 залуус 8 бодлоо. Доктор ажиллагаа хэвэн бодлоо хүмүүж бүрээ ирсэн байгаа. Дөрөвдүгээр машины төлөв байдал ямар вэ? За, дөрөвдүгээр машины төлөв байдал хэлбэг хэвэн байна. Уурын зарцуулалт 67 тонн цагтаа цахилгаан ачаал 10.2 мегаватттай. Уурын хорийн зарцуулалт 6.5-та доктор ажиллагаа хэвэн байна. За, хүмүүж бүрээ ирсэн байгаа. Нэгэн жарны түүхийг бичлэлцэж, нэгэн жарны туршид зогсолтгүй эргэх хүчийг үйлдвэрлэгч энэ байгууллагын түүх ийхүү эхэлсэн. Улс ардын аж ахуйн соёлыг хөгжүүлэх шинэ аж үйлдвэрийн газруудыг барьж байгуулах зорилтын дагуу 1961 оны 3 дугаар сарын 31-нд зөвлөлт холбоот улс бүгд найрамдах Монгол ард улсын хэлэлцээрээр дулааны цахилгаан станцыг барих шийдвэр гарч зөвлөлт холбоот улсын Томск хотод 48 мегаватт чадалтай станцыг барьж байгуулах зураг төсөл боловсруулан бэлтгэж улмаар 1963 оны 11-р сарын 4-ний өдөр тэр үеийн нам засгийн удирдагч Цэдэнбал самбуу тэргүүтэй төлөөлөгчд хүрэлцэн ирж анир чимээгүй атар зэлүүд талд шинэ хотын гал голомтыг бадраахаар дархны дулааны цахилгаан станцын суурийн шав тавих ёсол олсон. Үүнээс хойш жил хагас хүрэхгүй хугацаанд буюу 1965 оны 10 дугаар сарын 2-ны өдөр анхны үндсэн тоноглолуудыг ажилд залгаж дулааны цахилгаан станцыг ашиглалтанд оруулснаар дархан хотыг цахилгаан дулааны эрчим хүчээр хангаж эхэлсэн түүхтэй билээ. Дархан дулааны цахилгаан станцын инженер техникийн ажилчид мэргэжлийн ажилчид давна гээд манай төгсөлтөөс 10 гаруй хүүхдийг авч билээ. Дарга нэгтлэн модох няруу тэгээд 10 ажилчинтай ингээд 13 хүнээр анх захиргаан аж ахуй төр захиргаан аж ахуй гэж байгуулж ясаа. 9 сарын гараад одоо 10 сарын ихээр бол үйлдвэр ашиглалтанд орсон. Тэгээд 100-ыг бол Батсөх 1-р 100-ыг одоо 100-нд галд оруулсан. Тэгээд дандаа ээлжээр ажиллаж нэг орсуудаагаас бид нэр ажилдаг байсан учраас яг станц генератор залгахад яг манай ээлж таарсан. Тэгээд тэр генераторыг лабораторийн инженер нэг Орос Бодунов гэж нэг Орос тохируулах хийж залгадаг. Тэгээд одоо шөнжингэн тохируулах хийж өглөөний 7 цагийн үед жинхэнэ одоо төмөр замын дизель станцтай параллелдэж залгаж илээ. Тэр сайхан залуу насндаа одоо би анхны ажилчин болж дархнаас гараагаа эхэлжсэндээ би баярлж бодд юм аа. Үүнтэй зэрэгцэн зөвлөлт холбоот улсын мэрэгжилтнүүдийг дагалдуулан мэрэгжлийн боловсон хүчин бэлтгэсэн нь хожимо Монгол улсын эрчим хүчний салбарын хүний нөөцийг мэрэгшүүлэх суурийг бүрдүүлэх боломж олгосон юм. Манай үйлдвэр ашиглалтанд орсноор 1967 онд төвийн эрчим хүчний нэгдсэн систем үүсч улмаар тухайн үедээ манай улсын эрчим хүчний нэгдсэн системийн тогтвортой ажиллагааг хангах томоохон үргийг гүйцэтгэдэг хамгийн том станц байлаа. Үйлдвэр ашиглалтанд орсон анхны жил буюу 1965 онд станц 10.9 сая киловатт цаг цахилгаан эрчим хүч 18.7 мянган гигакалори дулааны эрчим хүч боловсруулж байсан бол өдөгөө 60 жилийн дараа 2025 онд
430 сая киловатт цаг цахилгаан эрчим хүч, 730 мянган гигакалори дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай болсон амжилтаар түүхэн үргэлжлүүлж байна. Ардчилсан хувьсгал гарч яггүй хүнд байдалд үйлдвэрүүд бол яггүй хүнд байдалд орсон л доо. Манай дархны үйлдвэрүүд цемент, керамзит, силикат, шохон үйлдвэр, нэхээдлийн үйлдвэр бүгд зогссон. Ганцхан станцд ажиллаж болчихсон. Тэгээд энэ станцыг цаашид найдвартай ажиллуулах энэ тул асуудал ямны коллегаар оруулаад манай станцд Германы тусламж үзүүлэхээр шийдсэн. Дархны 1, дархан 2 гэсэн төслүүдийг эхлүүлэх үндэс суурийг тавьсан. Би дархны дулааны цахилгаан станцд 89 онд ажилд орсон. Ерөнхийдөө станцын 60 жилийн хугацааны сүүлийн 34 жил нь бол одоо жилд нь би энэ станцд ажилласан байна. Энэ төвлөрсөн дулаан хангамжийн систем бол одоо хүн ам төвлөрсөн үйлдвэрүүд баригдсан ийм хотод бол одоо зайлшгүй дулааны цахилгаан станц бол байх шаардлагатай. Тэр үүднээс бол дархны дулааны цахилгаан станцыг бол анх барьж байгуулсан байгаа. Өнөөдөр бол дархны дулааны цахилгаан станц Дархан хотын 100 мянган ард иргэдийг дулааны эрчим хүчээр хангаж байна. Ганцхан дулааны их усүртэй Дархан хот бол одоо манай дархны дулааны цахилгаан станц бол одоо зогсох ямар ч тийм эрх байхгүй, байнгын ажиллагаатай байх ёстой. За цахилгаан эрчим хүчний хувьд бол яг улс орон хөгжөөд бүгдээрээ нэгдсэн нэг системд нэгдэгдэг учраас цахилгааны хувьд бол одоо системээс авал цахилгаан эрчим хүчийг бол авах юм бүрэн боломжтой болсон. Эхэндрлийн урсгал эндээс эхэлдэг. Эрчим хүчний эмсгэл судас шиг л угшдаг. Их мөрний нүргэнтэй, өвгөн мүдгэлтэй ирсэн ажилчид сэтгэл дүүрэн ажилдаг. Хөгжилд хөтөлсөн 60. Монгол орны хөгжлийн түүчээр болсон манай станц нь Дархан сэлэнгийн бүс нутгийг цахилгаан эрчим хүчээр, Дархан хотыг дулааны эрчим хүчээр хангадаг бөгөөд манай улсын төвийн эрчим хүчний системийг бүрдүүлэгч нэг үндсэн их үүсвэр болон ажиллаж байна. Үйлдвэр жилдээ 302 сая киловатт цаг цахилгаан эрчим хүч, 1196 мянган гигакалори дулааны эрчим хүчийг боловсруулах суурилагдсан хүчин чадалтай байгуулагдсан. Компанийн бүтэц зохион байгуулалтын хувьд анх 2 алба, 6 цех, 2 засварын бригад, туслах эсгүүд гэсэн нийт 597 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өдгөө 60 жилийн хугацаанд нийгмийн эдийн засаг холбогдох хууль дүрмүүдийн өөрчлөлт, техник технологийн шинжилэл, мөн компани менежментийн бодлогын хүрээнд бүтэц зохион байгуулалтаар өдгөө 2025 онд 1 алба, 4 хэлтэс, 7 цехээс бүрдсэн нийт 470 хүний бүрэлдэхүүнтэй болж өөрчлөгдөн үйл ажиллагаагаа явуулж байна. Үндсэн тоноглолын хувьд БКЗ 7539 маркийн 75 тонн цаг уур боловсруулах хүчин чадалтай 900, АПТ 1235 10 маркийн тус бүр нь 12 мегаватт чадалтай 4, АПТ 3539 3.4 1 маркийн 35 мегаваттын чадалтай 1 турбин генератортай. Үндсэн ба туслах тоноглолууд сүүлийн үеийн хянах хэмжүүр автоматикийн хэрэгслээр бүрэн тоноглогдсон. Үйлдвэрийн цахилгаан эрчим хүчээ 40 мянган кВт хүчин чадал бүхий 2 трансформатороор дамжуулан 110 кВт-ийн 113, 114 дугаар шугамаар Монгол улсын төвийн эрчим хүчний системтэй холбогдсон ажиллаж байна. Тус станц нь Дархан хотыг бүхэлд нь хэрэгцээний халуун ус дулаанаар бүрэн хангаж байгаагийн зэрэгцээ, үйлдвэрүүдийг шаардлагатай технологийн хэрэгцээний уураар хангаж, жилд дунджаар 1 сая тонн боловсруулсан халуун усыг Дархан хотын дулаан хангамжийн сүлжээнд нийлүүлэн ажиллаж байна. Ах トゥ угийн найрамдалт зөвлөлт холбоот улсын тусламжтайгаар бидний шинэ хотын гал голомтыг бадраахаар эх орны өнцөг булан бүрээс хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлсэн залуус цуглаж байсан бидний энэ шинэ түүхийн маань эхлэл байлаа. Бидний түүх холбооны бүгд найрамдах Герман улс болон бусад улсуудын хамтын ажиллагаагаар баяжин үргэлжилж, техник технологийн шинжилэл хөгжлөөрөө Монгол улсын эрчим хүчний салбарын хөгжил дэвшилт хувь нэмрээ оруулж, урагшлан тэмүүлэх эрмэлзэл дүүрэн байна.
Инженерийн алба. Дархны дулааны цахилгаан станцын инженерийн алба нь анх 1965 оноос үйлдвэр техникийн хэлтснэртэйгээр станцын техник эдийн засгийн үзүүлэлтийг өдөр тутам тооцож, эдийн засгийн үр өгөөжийг төлөвлөн сайжруулах зорилгоор ерөнхий инженер Даш Цэрэнгээр ахлуулсан нийт 4 оронтойтой 2 мэргэжилтэнтэйгээр зохион байгуулагдсан үйл ажиллагаан эхлүүлсэн төвөгтэй. 2001 оны 10 дугаар сарын 1-ээс эрчим хүчний салбарын зохион байгуулалтын өөрчлөлтөд зэрэгцэн станцын инженерийн албаны ажлын хүрээ өргөсч одоогийн бүтцээр ажиллаж байна. Өнөөдөр инженерийн алба нь шуурхай ажиллагаа диспетчерийн хэсэг, техник хяналтын хэсэг, тооцооны хэсэг, мэдээллийн технологийн хэсэг, судалгааны хэсэг, нийт 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйлдвэрийн ойрын болон хэтийн зорилтыг тодорхойлж, шинжлэх ухаан техникийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, техникийн тулгымдсан асуудлыг шийдвэрлэх, үйлдвэрлэлийн техник эдийн засгийн үзүүлэлт, ашиглалт засварын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэйгээр ажиллаж байна. Инженерийн алба нь байгуулагдсан цагаас технологийн өөрчлөлт шинжилгээний төслүүдийг үе шаттай хэрэгжүүлснээр станцын цахилгаан, дулааны эрчим хүчний боловсруулалт, түгээлтийг тасралтгүй нэмэгдүүлж, дотоод хэрэгцээний эрчим хүч үйлдвэрлэсэн нэгж бүтээгдэхүүнд ногдох жишмэл түлшний хувийн зарцуулалтыг тасралтгүй бууруулан станцынхаа түүхтэд 60 жилийн ойгоо амжилт бүтээлээр дүүрэн ухтахаар ажиллаж байна. Захиргаа удирдлагын хэлтэс. Компанийн хүний нөөцийн асуудлыг 1965 оноос станцын боловсон хүчний эрхлэгч болон боловсон хүчний асуудал эрхэлсэн даргын туслах гэсэн орон тоотоогоор ажиллаж байсан бол бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр захиргаа удирдлагын хэлтэс болж өөрчлөгдөн өнөөдөр нийт 31 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Захиргаа удирдлагын хэлтс нь мэргэжилтнүүд болон эмнэлэг үйлчлэгийг хийсэн хоёр хэсэгтэй. Мэргэжилтнүүдийн хэсэг нь хүний нөөцийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, бүтэц зохион байгуулалт, салхин хөлс, хөдөлмөрийн харилцааг боловсронгуй болгох, ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, гадаад дотоодын сургалтыг зохион байгуулах, ажилтан ахмадуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, компанийн чанар бүтээмжийг дээшлүүлэх, компанийн хэмжээнд мөрдөгдөж байгаа баримт бичгийг боловсруулах, дүрм журам, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулах, өдөр тутмын бичиг хэргийг стандартын дагуу хөдлөн бүртгэх, хадгалах, хяналт тавих, архивлах үйл ажиллагааг зохион байгуулах, ажилтнуудын биеийн тамир чирэгжүүлэлтийн ажлыг зохион байгуулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Эмнэлэг үйлчилгээний хэсэг нь компанийн нийт ажилтнуудад эмнэлгийн анхны тусламжийг үзүүлэх, ажилтнуудын эрүүл мэнд, эрүүл ахуйд хяналт тавих, компани орчны тогтчлолтод цэвэрлэгээ үйлчлэгийг тогтсон стандартын дагуу хийж гүйцэтгэх, ажилтнуудын хувцсыг угааж цэвэр цэмцгэр байлгах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Санхүү бүртгэлийн хэлтэс. Дархны дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанийн санхүү бүртгэлийг хэлсэн нь компани төрийн өмч, хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалтанд бүртгэлээр хяналт тавьж, санхүү эдийн засгийн ойрын болон хэтийн бодлогыг тодорхойлон төлөвлөж, түүний гүйцэтгэлийг ханган биелүүлэх замаар компанийг ашигтай ажилуулах үндсэн чиг үүрэгтэй. Компани хэмжээнд нэгтэн бодлого бүртгэлийн анхан шатны бичиг баримтыг иж бүрэн хөдлүүлэн гарсан ажил гүйлгээг цаг тухай бүрдэнд бүртгэх, олон улсын нэгтлэн бодлого бүртгэлийн стандартад нийцсэн бүртгэлийг хөтөлж тайлагнах, хуулийн хугацаанд холбогдох газруудад хөрвүүлж, биелэлтийг төлөөлөн удирдах зөвлөл, хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж шийдвэрлүүлэх ажлуудыг жил бүр хэрэгжүүлж, ил тод байдал компаниг санхүүгийн тогтвортой удирдлагаар ханган ажиллаж байна. 2015 онд араам төслийг амжилттай хэрэгжүүлж, олон улсын санхүүгийн нэгдмэл тайлан гаргаж, төрийн өмчит компаниудаас тэргүүн байр эзэлсэн нь манай байгууллагын чадварыг гэрчилсэн. Манай компани 2004 оноос өнөөдрийг хүртэл найдвартай татвар шимтгэл төлөгчөөр 2017 онд нийгмийн даатгалын шилдэг ажил олгогчоор шалгарч 2024 онд улсын төсөвт 11.4 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж улс орон нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулан төрийн аудитын байгууллагуудаас өөрчлөлтгүй дүгнэлтийг авч эрчим хүчний яамтай хийсэн гэрээний үзүүлэлтээ 95-аас 100%-аар биелүүлэн амжилттай ажиллаж байна.
Хангамж үйлчилгээний хэлтэс. Нийт 17 ажилтнтай бөгөөд хэлтсийн дарга 1, хангамжийн инженер 2, автомеханик 1, жолооч 13 гэсэн орон тоотоогоор үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хэлтс нь компани технологийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагаанд шаардлагатай сэлбэг материал, тоног төхөөрөмж, ажил үйлчилгээ, шатах туслах материалын худалдан авах үйл ажиллагааг шинжлэгдсэн хууль тогтоол, журам зэргийг тухай бүрт ажилдаа тусган, хуулийн хүрээнд зөрчилгүй зохион байгуулж, тайлан мэдээг хуулийн хугацаанд гарган, ил тод нээлттэйгээр цахим систем нийтлэн ажиллаж байна. Мөн цех нэгж эзгүүдийн үйл ажиллагааг зориулалтын автотехникээр хангах, ажилчдыг тээврийн хэрэгслээр хангах зэрэг үйл ажиллагааг өөрсдийн машин техникийн нөөц бололцоогоор найдвартай ханган үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өнөөдөр хангамж үйлчилгээний хэлтс нь Багнуур, Шарын голын урхаагаас Улаанбаатар төмөр замаар дамжуулан жил бүр 590 мянган тонн нүүрсийг хуваарийн дагуу татан авах ажлыг зохион байгуулж ажиллаж байгаа бөгөөд бэлтгэн нийлүүлэгч, харилцагч 300 гаруй аж ахуй нэгжтэй харилцан ажиллаж жилд 18-аас 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөөр 150 орчим захим тендер худалдан авалтыг амжилттай зохион байгууллаа. Хяналтын хэлтэс. Тус компани хяналтын хэлтс нь 2016 оны 1-р сарын 6-ны өдөр гүйцэтгэх захирлын Б-Тэг 4 тоотчаалаар байгуулагдаж, дархны дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьсаад компанийн удирдлага зохион байгуулалтын үндсэн нэгж болон хэлтсийн дарга, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер 3, техникийн аюулгүй байдал хариуцсан инженер, байгаль орчны хяналтын менежер гэсэн 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Компани үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үйл ажиллагааны зохион байгуулалт болон хяналт техникийн аюулгүй байдал, байгаль орчны хяналтын чиглэлээр болцшгүй эрсдлээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохион байгуулан холбогдох хууль тогтоомж, дүрм журам, стандарт шаардлагад нийцэж байгаа хэсгэд хяналт хийж, нийцүүлж ажиллах талаар зөвлөмж шаардлагыг хүргүүлэн гүйцэтгэлийг хангуулан ажиллаж байна. Түлш дамжуулах цех. Дархны дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьсаад компани түлш дамжуулах цех нь үйлдвэр байгуулагдсан цагаас технологийн анхан шатны цех болон байгуулагдаж, ашиглалт засвар, автах хэсэг, хүнд механизм, төмөр замын хэсгээс бүрдэн үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд нийт 57 хүний бүрэлдэхүүнтэй уурхаагаас ирсэн нүүрсийг хүлээн авч, буулган 100-ыг нүүрсээр тасралтгүй, найдвартай хангах үндсэн чиглэлтэй ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд түлш дамжуулах тоноглолын шинжилэлт сайжруулалтын ажиллаар тууцан дамжлага номер 5-ыг 600 мм-ээс 800 мм-ийн өргөнтэй элемент шилжүүлэх, хөдөлгүүр болон редукторуудыг шинжлэх, Liebherr 734 маркийн 2 бульдозер худалдан авч парк шинжилэлт хийсэн. Ажлын байрны орчин нөхцөлөө сайжруулж, найдвартай ажиллагааг дээшлүүлж, чадварлаг, эв нэгдэлтэй хамт олонны хүчээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, үйлдвэрийн түүхт ойг огтж байна. Зуухан цех. Дархны дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьсаад компани зуухан цех нь түлш дамжуулах цехээс нийлүүлсэн нүүрсийг шаталтын технологийн дагуу бэлтгэн шатааж, дулааны энерги болон хувиргах, тэжээлийн усыг уур болгон боловсруулж, чанартай уураар турбин цехийг тасралтгүй хангах үндсэн үүрэгтэй. Дулааны цахилгаан станц баригдаж хуучнаар Зөв толгойд улсын Барнаулские котельний заводод үйлдвэрлэгдсэн БКЗ 7539 маркийн 600-ыг суурилуулсан бөгөөд 1965 оны 10 дугаар сарын 2-нд 100-ны машинч Батцөх анхны галыг оруулснаар 100хан цехийн түүхэн замнал эхэлж байсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар нэгж 100-ны ажилсан дундаж цаг нь 150 орчим мянган цаг байгаа нь 100хан цехийн хамт олонны хичээл зүтгэл хүлээсэн үүргээ нэр төртэй амжилттай өргөжлүүлж байгаагийн үр дүн юм.
Нөгөө тээгүүр цехийн үндсэн тоноглолын насжилт нэмэгдэж байгаа нь өсн нэмэгдэж байгаа үйлдвэрлэлийн хэмжээ тасралтгүй байдлыг хангахад сөрөг нөлөө үзүүлж байгаа ч жил бүр 100-ыг их засварт авч халах гадаргуу улаан тусгаарлалтын ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд цаашид 200-нд их засварын ажлыг гүйцэтгэх боломжийг эрэлхийлэн орчин үеийн технологи бүхий туслах тоноглолууд үнс баригчийн системийн шинжилгээлийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн улс орны хөгжил дэвшил гэрэл гэгээтэй маргаашийн төлөө өдөр бүрийн хөдөлмөрөөрөө дөлөм мэт асан уур мэт тэлэн дулаан мэт түгэн ажиллаж байна. Миний дотроос сэтгэлийн эрчим хүч гардаг. Хорт хүч алдаж болохгүй агш. Бас зогсож болохгүй. Энэ бол эрчим хүчний үйлдвэр. Бид эрчим хүчийг үйлдвэрлэдэг. Айл өрхийг, хотыг, улс орноо эрчим хүчээр хангахын тулд бид ажилладаг. Бид дарахны дулааны цахилгаан станцаар бид зогсох хэрэггүй. Турбин цех. Турбин цех нь станцын гол бүтээгдэхүүн болох цахилгаан болон дулааны эрчим хүчийг төсөл төлөвлөгөөнд тусгагдсан хэмжээнд үр ашигтай, хяналттай гормоор боловсруулан стандартад нийцсэн параметрийн дагуу тасралтгүй, найдвартай, нарийн хэмжилттэйгээр үйлдвэрлэж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нийцүүлэн чанартай эрчим хүч нийлүүлэх үндсэн үүрэгтэй станцын зүрхэн болсон цех юм. Турбин цехийн анхдагч Ахмад Үеийнхэн маань найрамдалт хамтын ажиллагаатай Орос мэргэжилтнүүдийн удирдлага дор анхны турбиныг сүлжээнд залгаснаас хойш эдүгээ түүхэн 60 жилийг ардаан орхижээ. Турбин цехийн харьяанд дулааны эрчим хүчний 100 гаруй үндсэн болон туслах тоноглол, насоос, уур усны шугам хоолой, дулаан солилцуулах аппаратууд байдаг бөгөөд эдгээрийн аюулгүй найдвартай ажиллагааг ханган засварын ажлыг технологийн карт, эрсдлийн үнэлгээний дагуу чанартай хийж гүйцэтгэн ажилласаар байна. Цахилгаан цех. Тус компани цахилгаан цехийг 1965 оны 6 дугаар сарын 10-нд ашиглалт, засвар, лаборатори, холбоо гэсэн 4 хэсгээс бүрдүүлж, ажиглалтын өмнөх үйлдвэрийн захиргаанд өргөн мэдүүлснээр цехийн оронтоо удирдлага томилогдсноор цахилгаан цех үүссэн түүхтэй юм. 1965 оноос зөвлөлт холбоо тусаас өргөдөж ирсэн 36 мэргэжилтнийг Монголд 50 ажилчин дагалдан ажиллаж сургалтсан юм. Одоо тус цех нь цахилгаан тоног төхөөрөмжийн ажиллагаа, горим барилт, ачаалал, цахилгаан тоноглолын цэлгэн залгалтыг хариуцсан гүйцэтгэж 24 цагийн хугацаанд 4 ээлжээр станцын цахилгааны шуурхай ажиллагааг хариуцсан жилдэг ашиглалтын хэсэг. Цахилгаан тоног төхөөрөмжийн реле хамгаалалт, автоматик хэмжилт, туршилт, тохируулахын ажлыг хийж гүйцэтгэдэг лабораторийн хэсэг. Цахилгаан тоног төхөөрөмжийн анхдагч хэлхээний засвар, тохируулахын ажлыг хийж гүйцэтгэдэг засварын хэсэг. Станцын шуурхай ажиллагааг холбоо мэдээлэл, холбох хэрэгслээр хангаж ажилладаг холбооны хэсэг гэсэн 4 хэсэгт хуваагдсан ажилладаг. Дулааны хянах хэмжүүр, автоматикийн цех. Станцын зүрх болсон үндсэн болон туслах тоноглолуудын хэмжилт тохируулга, автоматик, тэдгээрийн үнэн зөв, тасралтгүй, найдвартай ажиллагааны ард талд нь хянан удирдах байдаг нэгж бол дулааны хянах хэмжүүр, автоматикийн цех юм. Энд ажиллаж байгаа инженер техникийн ажилтнуудын ур чадвар, хариуцлагатай хөдөлмөрөөр дамжин станцын тоног төхөөрөмжүүд найдвартай ажиллаж, хэрэглэгчдэд дулаан цахилгаан тасралтгүй хүрдэг үлээ. Цехийн үйл ажиллагаа нь
MNS ISO 17025 2018 стандартын шаардлагад нийцсэн даралт, температур, зарцуулалт, түвшний болон алсын удирдлагын тусгайсан лабораториудад тулгуурлан хэрэгждэг. Өдгөө дулааны хянах хэмжүүр, автоматикийн цех нь нийтдээ 1820 ширхэг дулааны хэмжүүр, 377 ширхэг алсын удирдлагатай цахилгаан хаалт, гүйцэтгэх механизм, мөн 97 төрлийн аварын болон технологийн хамгаалалтын хэлхээний хэвийн найдвартай ажиллагааг хангахаар 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Дээрх тоон үзүүлэлтийн цаана температурын 701, даралтын 750, зарцуулалтын 179, түвшний 132, мөн гадны болон лабораторийн 78 мөнгөн тооцоод хэмжүүр байнга нарийн хяналт доор ажиллаж байдаг. Өнөөдөр станцын дулааны тоног төхөөрөмжүүд ICP-DIS, Honeywell, ET14 зэрэг техник хангамж болон Indussoft, Aveva Edge, Isagraph, Experion PKS, Autonet 50 зэрэг програм хангамжуудаар удирдуулан нийтэд 71 нэгж тоноглол компьютерийн хяналтын системд ажиллаж байна. Мөн гадны мөнгөн тооцоо тоолуурын нэгдсэн систем, нийт 53 камер бүхий орчны хяналтын систем, цехийн хяналтанд байдаг нь найдвартай ажиллагааг улам бадалгаажуулдаг. 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн техникийн шинжилгээний хүрээнд 100 номер 1-ээс 9 болон турбин генератор номер 1, 2, 5 бүрэн компьютерийн хяналт удирдлагын систем шилжсэн нь цехийн түүхэн ололт бөгөөд станцын хөгжлийн шинэ үеийн эхлэлийг тавьсан томоохон алхам болжээ. Хийм цех нь анх 1965 оны 10 дугаар сард 90 тонн цаг хүчин чадал бүхий 100 тижээх химийн ус боловсруулах байгууламж, Нархан хотын дулааны шугам сүлжээг тэтгэх 300 тонн цаг хүчин чадалтай химийн нэмэлт ус тэтгэх байгууламжтайгаар нийтдээ 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр ашиглалтанд орж байжээ. Хийм цех нь станцын уур усны дотоод циклийн болон Нархан аймгийн дулааны шугам сүлжээний нэмэлт усны алдагдлыг нөхөх, химийн цэвэр усыг техник ашиглалтын дүрмийн нормонд боловсруулж хим хяналт тавих, ус хангамж болон дулааны хүчний тоноглолын хэвийн найдвартай ажиллагааг хангах үндсэн үүрэгтэйгээр нийт 32 ажилтнтайгаар ашиглалтын хэсэг, засварын хэсэг, лабораторийн хэсэг гэсэн бүтцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Хийм цехийн итгэмжлэгдсэн сорилтын нэгдсэн лаборатори нь нэн судлал, уур ус, тоос, түлш, шуурхай лабораториос бүрдэх бөгөөд 7 хоног тутамд хураангуй ба дэлгэрэнгүй шинжилгээг графикийн дагуу хийж тогтмол хийм хяналт тавин ажиллаж байна. MNS ISO 17025 2018 стандартын шаардлагыг бүрэн хангаж 2007 оноос хойш 6 дахь удаага итгэмжлэлээ сунгуулан ажиллаж байна. Механик бэлтгэлийн цех. Механик бэлтгэлийн цех нь цехийн дарга, барилгын инженер, механик, хийн аж ахуйн мастер, сантехникийн мастераас бүрдсэн 4 инженер техникийн ажилтан, мужаан, барилгын засварчин, сантехникийн засварчин, токерчин, халуун төмөрчин, фрезерчин, хүчит төрөгчин, аппаратчин нийтдээ 27 хүний бүрэлдэхүүнтэй. Компани алба хэлтэс цехүүдийн засварын ажилд шаардлагатай бүх төрлийн тоног төхөөрөмжийн эд ангийг зорох, металл хийцүүдийг бэлтгэх, хүчит төрөгч үйлдвэрлэх, станцын барилга байгууламжуудыг засварлах, дотоод дулаацуулга, сантехник, галын усны шугам хоолой, борооны болон бохир ус зайлуулах сувгийн ашиглалт засварыг хариуцсан ажиллаж байна. Механик бэлтгэлийн цех нь 2020 оны 8 дугаар сард 288 хүний суудал бүхий хурлын дагим 150 хүний багтаамжтай цайны газрын барилгыг иж бүрэн тоноглолын хамтаар барьж байгуулан ашиглалтанд оруулсан томоохон бүтээн байгуулалтын ажил болсон юм. Станц түүхэн 60 жилийн хугацаанд дараах өргөтгөл шинжилгээний ажлуудыг хийж гүйцэтгэхэд байна. Үүнд 1985-аас 1987 онуудад БКЗ 7539 маркийн 300-аар өргөтгөл хийж, тунгаасан усны эргэлтийн шугам, насосны станц, үнс баригч,
Скрупер Вентур шинээр байгуулан 120 м өндөр яндан барьж байгуулах 1993-аас 1995 онд Дархан хотын эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагааг хангах хөтөлбөрөөр холбооны бүгд найрамдах Герман улсын KfW банкны 15 сая Deutsche Mark-ийн хөнгөлөлтөд зээл болон 600 мянган Deutsche Mark-ийн санхүүгийн тусламжаар Дархан 1 ба Дархан 2 төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. 2001 оноос төрийн өмчит хувьцаат компани болон өөрчлөгдөж дараах шинжилгээний томоохон ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Үүнд цуух номер 1 2-ыг нам температурт бусламтгай үеийн технологид шилжүүлэх, хүний хутгууд гарган өөрийн усан хангамжтай болсон. Цуух номер 9-ийг шууд үлээлгэнд шилжүүлэх, цуухнуудын хяналт удирдлагыг компьютерт шилжүүлэх, SEDMAX хяналтын системийн шинжилэл, өргөтгөлийн ажил, турбин генератор номер 3 болон 4-ийн өдөөгчийн шинжилэл, турбин генераторуудын хяналт удирдлагыг компьютерт шилжүүлэх, холбооны трансформаторын хүчин чадлыг нэмэгдүүлэн шинжилэх, 0.4 кВт-ийн хуваарлах байгууламжийг шинжилэх, PT123510 турбинуудын тохируулахын блокийг шинжилэх. Бид 2019 онд холбооны бүгд найрамдах Герман улсын хөнгөлөлтөд зээлээр өргөтгөл хийж PT3539 3.4 маркийн турбиныг шинээр өгсрөн ашиглалтанд оруулснаар станцын сөөлөгдсөн хүчин чадлыг 83 МВт цагт хүргэж чадсан нь 60 жилийн түүхэнд тэмдэглэгдэх томоохон ажлуудын нэг болсон юм. Түүнчлэн 2025 онд бойлерын байгууламжийн өргөтгөлийн ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж амжилттай хэрэгжүүлэн PSV 50323 маркийн нэг үндсэн бойлер, PSV 51423 нэг туслах бойлерыг тус шинээр суйрлуулж 255 гигакалори цаг дулааны эрчим хүчүүлүүлэх нөхцөлийг өргөдүүлж чадсан. Өргөх цамхаг номер 1 ба 2-ын засвар шинжилэл 50 кВт-ийн нарны их усүрийг суйрлуулах, Дархан хотын дулааны 2 дахь их усүрийн техник эдийн засгийн үзүүлэлтийг хийлгэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Өнөөдөр Дархны дулааны цахилгаан станцын 60 жилийн аваа тохиож байна. Энэ станцад ажиллаж байсан үе үеийн ахмад ажилтнууд, одоо ажиллаж байгаа ажилтан албан хаагчид, тэдгээрийн гэр бүлүүдэд Дархны дулааны цахилгаан станцын түүхт 60 жилийн баярын мэндийг хүргье. Айл бүхэнд гэрэл гээгээ цацарч халуун дулаан байх болтугай. Үйлдвэрчний эвлэлийн хороо. Үйлдвэрчний эвлэлийн хороо нь хөдөлмөрийн харилцаатай холбогдолтой хууль тогтоомжийг ажилтнуудын эрх ашигт нийцүүлж, үйлдвэрлэлийн орчинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт шаардлагад нийцсэн ажлын байрыг бий болгох, үйлдвэрлэлийн ослыг тасн зогсоох, мэргэжлээс шалтгааллах өвчлөлийг бууруулахад идэвхтэй оролцож ирсэн. Бид эрчим хүчний салбарын хамтын хэлтсээрийн 3 дугаар бүлэгт нэмэлт өөрчлөлтийг оруулж, салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулахад анхаарлаа хандуулж ажилласнаар тодорхой амжилтууд үр дүнд хүрч ирлээ. Дархны дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компани үйлдвэрчний эвлэлийн хороо нь эхчүүд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн харилцаанд ялгуурлан гадуурхах байдлыг гаргахгүй, ажилтнууд, ахмадуудын эрх ашиг, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахын төлөө хууль тогтоомжийн хүрээнд нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэргүүлэгч, хувь хүн, хамт олныг урамшуулах механизмыг бий болгож, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллуулахын төлөө гол зорилгоо болгон чиглүүлэн ажиллаж байна. Анх 1965 оны 10 дугаар сараас эхлэн ажилтаа албан хаагч, инженер техникийн ажилтнуудынхаа хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалахын төлөө тасралтгүй үйл ажиллагаа явуулан нэгэн жарны түүхт хугацааг өнгөрүүлээд байна. Дархан дулааны цахилгаан станцынхаа үе үеийн ахмадууд, тэдгээрийн залгамж халааг өвлөн авсан өнөө үеийн ажилтаа албан хаагч, инженер техникийн ажилтан, удирдлагууд, үе үеийн үйлдвэрчний эвлэлийн хороон дарга нар, тэргүүлэгчид та бүхэндээ эрчим хүчний салбар үүсч өгсөний 103 жилийн Дархан дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компани 60 жилийн яваг тохиолдуулан чин сэтгэлийн цогтой халуун мэдлэгийг дэвшүүлье. Дархны дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компани 60 жилийн турш зөвхөн үйлдвэрлэл бүтээн байгуулалт бус ажилтнуудынхаа нийгмийн олон талт асуудлыг анхаарч ирсэн. Тухайлбал ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах зорилгоор өвчлөлөөс урьдчилан сэргийлж жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх хүслэгт бүрэн хамруулж, үзлэгийн дараах эмчилгээг хийх, эрүүлжүүлэх, бие биедрийг хөгжүүлэх, нийгмийн идэвхийг өрнүүлж, спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, ажлын байрны эрүүл аюулгүй, таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх,
тусламж дэмжлэг үзүүлэх зэрэгээр нийгмийн баталгааг ханган ажиллаж 2023 онд компанийн эзэмшлийн газар дээр 16 давхар 2 байр бариулах ажлыг эхлүүлж эхний ээлжийн байранд улсын комисс ажиллаж ашиглалтанд хүлээж авахд бэлэн болоод байна. 2013 оноос эхлэн нийт 208 ажилтнанд орон сууцны дэмжлэгийг үзүүлсэн байна. Өндөр насны гавьяандаа гарч байгаа ажилтнуудаа хамтын гэрээний заалтын дагуу салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлэн салбарт ажилласан жилээр үржүүлэн нэг удаагийн тэтгэмж олгодохоос гадна ахмадуудын нийгмийн баталгааг хангах зорилгоор тусламж дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд ахмадын зардалд жил бүр цалингийн сангийн 2.8%-ийг зарцуулж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэж компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Дархан сумын малчин багийн нутагт Уужин бүлэгт хараа голын ирэг дагуу 26 мянган мод тарьжээ. Бидний дунд Монгол улсын гавьяа тамирчин самбо бүхийн дэлхийн аварга пунцэг тэргүүтэй спортын цолтой шилдэг тамирчид ажиллаж ирсэн. Үүнээс олон улсын хэмжээний мастер 10, спортын мастер 39, дэд мастер 4 болон үндэсний спортын төрлөөр аймгийн арслан, аймгийн зан, аймгийн начин, аймгийн онч харваач цолтой тамирчид үе залгамжлан ажилласаар ирсэн. Улсын болон эрчим хүчний системийн их наадмуудад манай тамирчид 3 эсрэг 3 сагсан бөмбөгийн улсын аврах шалруулах тэмцээнээс эрэгтэй багийн төрөлд мөнгөн медаль, эрчим хүчний системийн спортын их наадмуудад волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, улс таталтын төрлүүдээр удаадаараа алтан медаль хүртсэн амжилтуудыг үзүүлээд байна. Үүнээс гадна компани ажилтнуудад урлагийн сайчууд байсаар ирсэн бөгөөд 1970 оны 7 дугаар сард бүгд найрамд Монгол Ард улсын соёлын яамны тушаалаар цахилгаанжин чуулга байгуулагдсан. Энэ залгамж халаа тасраагүй. Цахилгаан хөгжмийн энержи хамтлаг байгуулагдан үе дамжин аядуугаан өргөсөөр байна. 2011 онд эрчим хүчний салбарын 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан урлагийн анх дугаар их наадамд Гран-при сумын эзэн болсон билээ. Компанийн түүхийг бүтээлсэн үе үеийн ахмадууд эвсэг хамт олонны сэтгэл хөдөлмөрийг өнөө үеийн бид бахархан хүндэтгэж залгамжлан ажиллах болно. Өнөөдөр тус станцаас аж үйлдвэрийн гавьяат ажилтан 6, байдааны гавьяаны улаан түгийн одон 2, хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одон 28, алтан гадас 80, хөдөлмөрийн хүндэт медальд 130 төрөн гарсан гээд алдар гавьяа нэр төр ажил хөдөлмөрөөр баталгаажуулсан он жилүүд хөрсөн. Дархны дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компани нь 2006 оноос эхлэн Монголын бүтээмжийн төвтэй хамтарч салбартаа анх удаа бүтээмж дээшлүүлэх үндсэн арга хэрэгслүүд болох ажлын байрны соёл 5C, Кайзен саналын систем, чанарын дугуйлан дээр суурилсан өөрчлөлтийн менежмент төлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш өдгөө 19 жилийн туршид тасралтгүй сайжруулж байгууллагын соёл болон бэхжсэн байна. Цаашдаа Дархан хотыг дулаан цахилгааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг жигд явуулахын тулд дараах шинжилгээний ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Дулааны ачаалал жил бүр өснө нэмэгдэж байгаа учраас Дархан хотын дулааны 2 дахь их усүрийн зураг төсөв хийлгэх, хөргөх замхаг барьж байгуулах, PT12-3510 турбин генераторуудын шинжилэл, дээрх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлвэл Дархан хотын өснө нэмэгдэж байгаа дулааны эрчим хүчний хэрэгцээг хангаж ажиллана. За, техник технологийн хувьд бол хөрөнгө оруулалт их сур техник зохион байгуулалтын арга хэмжээнд дээр бид аль болох ашиглалтын коэффициент өндөртэй тоног төхөөрөмжийн сонголтыг гэж үйлдвэрлэлтэд нэвтрүүлээд байна. За жишээлбэл 1-р зоохныхаа технологийн өөрчлөлтийг хийснээр бид нэр хоногтой 8 мегаваттын цахилгаан эрчим хүчийг хэмнэсэн ийм үр дүнтэй ажлууд боллоо. Энэ нь өөрөө нэгж бүтээгдэхүүний өөрийн үртгийг
бууруулах, за цаашлаад бол зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байгаа юм ач холбогдолтой байгаа. Энэ чиглэлийн бодлогыг бол нийтэд барьж ажиллаж байна. За мөн дээрээс нь компанийн хувьд бол дижитал шилжилтийг бас нэг номертоос авч үзэж байна. За олон тоног төхөөрөмжүүдийг хиймэл оюун ухаан шилжүүлэх, дижитал шилжүүлэх ажлууд бол эхлээд байгаа. За компани маань үндсэндээ ингээд 60 жил ажиллаж байна. Цаашдаа бид Дархан хотын дулааны эрчим хүч, цахилгаан эрчим хүчийг найдвартай хангахын тулд 2 дахь чих үүсвэрийн асуудал бол заашгүй шаардлагатай. Тэгээ энэ жил бид бол 2 дахь чих үүсвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулад эрчим хүчний яамны шинжилгээ ухаан техникийн зөвлөлийн хурлаар батлуулсан байгаа. Одоо ингээд зураг төслийн ажилдаа ороод байна. Энэ нь бол Дархан хотын бөгөөд манай компани ирээдүйн бас нэг том зорилт болох юм аа. Ингээд компанийнхаа нийт ажилтнуудаа, үе үеийн ахмад гурлуудаа түүхт 60 жилийн он баярын мэндийг хүргье. Чадварлаг бүтээлч ажилтан, эерэг хандлага, эрүүл аюулгүй орчин, багийн ажиллагаа, түүхэн замнал бидний үнэт зүйлс. Бид цахилгаан дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийг үр ажигтай, гормоор, өндөр чанартай, хатуу хяналттай, нарийн хэмжилттэй, сахилга бат хариуцлагатай шуурхай явуулж хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хангана. Бид хөгжилд хөдөлсөн найдвартай үйлдвэрлэгч компани байна. Их амьдралын урсгал эндээс л эхэлдэг. Эрчим хүчний амьсгал судас мэтэл угшиж, зогсолтгүй эргэх хүчний бүргэнд эмэл үйлдвэрээс зон олны амьдралын их өндрөг урссан хардаг. Тэд зогсохгүй, цуцахгүй, бурхантын хөндөд голомтон бадраас нь буурал хотын гэрлийг асаасан бидний 60 жилийн түүхтэй үйлдвэр түн олондоо элчэн түгээсээр байна. Их амьдралын урсгал эндээс эхэлдэг. Эрчим хүчний амьсгал судас шиг лугштаг. Их мөрний нүргэн тауган үйлдвэртэй. Эрвч буцагч саатан хорвдон жарагдаг. Нарны дулаан элчээр амьдрал тэтгсэн насан залуугийн сэтгэлээр улсаа хөгжүүлсэн